Эцсийн зочин улсын хурлын гишүүн Чулуунбат. Тэгэхээр одоогор бол улсын хурлын сонгуулийн 22 дугаар тойрогт нэр дэвшигч сурчлагаа хийгээд явж байгаа. Тэгээд нэг ийм л асуултаар эхлэе да. Улсын хурлын гишүүн Шинбаяр гээд хүн нам нэр сольсны дараа ганцаараа тороогод үлдсэн шүү дээ. Тэгээд тэр нэг баримтчилгааны шөнийн маргааш нь хэсэг гишүүд бол Монгол ард тушаалтанд орохоор болсон. Тэгээд яагаад тэр үйл явдалтай давхцуу эсвэл тэр нь шалтгаан болов уу? Яагаад гин тийм үйл явдал болов? За юуны өмнө танаа үзэгчдэд сонгогчдод энэ арамын төргий. Тэгэхээр 2008 онд би Монгол ардын хувьсгалт намаас нэр дэвшиж бас их сонгогцолтой. Сэлэнг аймгийн тойргоос сонгогч. Монгол ардын хувьсгалт намаас шүү. Тэгэхээр би бас нэгдүгээрт энэ намын нэр сольсонтэй зүгээр өөрийн бодж авдаг дүгнэлтээ бас хэлчихвэл зүгээр болов. Үзэгчид бас тэрийг мэдж яхад сонирн байх болов. Ер нь энэ улс төрийн түүхэнд ялсан нам нэрээ сольж ирсэн удаа байхгүй л дээ. Тэгэхээр Монгол ардын хувьсгалт нам гэдэг нэрээр сонгуульд ялчаад тэр дараагийн сонгуул болог байхад нэрээ сонгодог бол улс төрийн том алдааны нэг. Тэгэхээр энийг бол Монгол ардын намын өнөөдрийн энэ удирдлага хүлээн хариуцлага хүлээх байхаа гэж би бодож байгаа юм л да. За Монгол ардын хувьсгалт нам гэдэг нь бол шүү дээ. Манай л ер нь 90 гаруй жилийн Монгол улсын тусгаар тогтсон Монгол улсын түүхийг хамгийн тод үсгээр бичиж ирсэн юм нам шүү дээ. Би зүгээр тэр утгаар нь энэ намынхаа гишүүнчлээс сэргээсэн энэ намдаа бай гэж бодсон. За нам бол нэрээ солих нэг тийм онцгой шалтгаан байгаагүй гэж би бодод байна. Намын удирдлага ямар шалтгаан хэлж ирсэнгүй бол Монгол ардын хувьсгалт нам гэхэд энэ гадаад соцын тэрэнд таалагдахгүй байна. Гадаад очиод ярихад хувьсгалт гэдэг үг их муухай санагдаад байна. Тэгэхээр зөв миний хувийн бодлоор Монгол ардын хувьсгалт нам гэдэг бол гадаадын эхний төлөө байгуулагдсан нам биш шүү дээ, тийм. Энэ Монголын тусгаар тогтнолын төлөө, энэ Монголын бүтээн байгуулалтын төлөө, Монголын ирээдүйн төлөө, Монголын хүүхдүүдийн төлөө байгуулагдсан юм. Өөргөө биелүүлж ирсэн. Тэгээд тэр утгаараа бол нэр солиодох юм шаардлагагүй байсан гэж би бодож байна. За тэр 4 сарын 13-ны явдалтай холбогдуулаад намаа хуучин намда гишүүнчлээс сэргээх бүр хатуу шийдсэн л тийм. За яагаад гэвэл өнгөрсөн 4 жилд бас зөндөө олон шийдвэрүүд улсын хурлаар гарлаа шүү дээ. Тэр дотор бол сонирхлын зөрчилтэй их том шийдвэрүүд гарч ирсэн. Би тэрэн дээр бас манай хэдэн гишүүд би бүгдээрээ цөөнх болж ирсэн, эсэргүүцэж ирсэн. Тэгээд сөрөг хүчин болоод яваад ирсэн л дээ. Тэгээд ялангуяа юуны тэр 4 сарын 13-ны явдал бол ер нь биднийг шийдвэр гаргахад бол бүр тэгшлээд өгсөл дөө. Тийм би ямар санаагаар хэлж яаг гэвэл ер нь албан тушаал байж хаад төрийн албан тушаал байж хаад ер нь ард иргэдийг яаж дамталж болдго юм бэ? Яаж хүчирхийлж болдго юм бэ? Яаж ч авирлж болдго юм бэ гэдгийгсээ 4 сарын 13-ны үйл явдал үзүүлсэн шүү дээ. Монгол улсын ерөнхийлөгч байсан хүнийг л баг дүүжлэж аваад хөлийн гоцолцуулаад аваад явцсан шүү дээ. Тэгэхээр би байнга ярьдгийг монголчууд бас олон зуун жил эрхэмлж ирсэн нэг бичгтэйг хууль бие биенээ хүндэтгэе, хайрлая, хамгаалъя. Бие биенээ хүчирхийлэхгүй бай гэсэн юм хууль үүдэж шүү дээ. Тэгэхээр төрийн аппарат албан тушаалтаа ингээд Монголын иргэдэд тэр тусмаа Монголын ерөнхийлөгч байсан хүнд ийм авир гаргаж байгаа юм чинь Монголд бол бие биенээ хүндэх тэр хууль маань юусоо байхгүй болж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ үйл явдлаас болоод бид тэдний хатуу шийдэлтэй. Ер нь Монгол ардын хувьсгалт намд нэрээ гишүүнчлээс сэргэе. Тэгээд энэ намтайгаа байсан нэрээ шудраг юм болов гэж бодсон юм. Хэрв жишээл улсын хурлын гишүүн улаан та тэр биш тавч нь тэр үед сайд хийж байсан бол ийм сонголт хийх байсан болов? Тэр үед сайд хийжсэн бол ядахна засгийн газраас их хурлд ордог ямар нэгэн сонирхлын зөрчилтэй шийдвэрүүдийг бол оруулах байх байсан л да. Гүйцэтгэх засаг би нэг хоёрхан жишээ хэлчихье. Зоос банкны хэргийг та бүхэн мэднэ тийм. Зоос банк дампуурлаа гэж засгийн газар улсын их хурлд асуудал тавьсан шүү дээ. 100 тэрбум төгрөгийн бондын зөвшөөрөл өгөөч гэд бид ярилцаж маргалдаж байгаад арихаж өгсөн. Тэгээд Зоос банкч аварсан байхгүй. Засгийн газар Зоос банк 100 тэрбум төгрөг өгөөд Зоос банк аварсан байхгүй. Зоос банкыг дампууруулсан
ховийн компани тэр санхүүжилтийг авчиад өнөөдөр болтол явж шít. Энэ бол шодрол юм уу? Би бол жишээ сайд байсан бол яагаад ч юм шийдвэр оруулахгүй. Эн чинь бүх дэлхийд даяараа одоо санхүүгийн иймэрхүү маргаануудыг иймэрхүү асуудлуудыг шийдэхэд хамгийн түрүүнд энэ банкыг муудахсан олон нийтийн төсвийн мөнгийг авсан энэ компани өмч хамгийн түрүүнд зарагддаг шүү дээ. Тэгэхэд өнөөдөр үйл ажиллагаа амжуулаад явж л 65 тэрбум төгрөг улсын төсвөөс нөгөө та бидний ард түмний арихыг цуглуулдаг төсвөөс чинь ховийн компани аваад ашиглаад явж байна. Энэ шодрогоос ягч нийцэхгүй гэж бодоод байна. Өнөөдөр 1 тэрбум төгрөгөөр бараг 200 уртаа 200 хүүхдийн яшил цэцэрлэг барьж байна. 65 яшил цэцэрлэг барьчих юм мөнгийг ганц ховийн компанид өгөөд явж байгаа гэж болох уу? Өнөөдөр бас тэтгэврийн мөнгө саатагчлан зөндөө олон мөнгүүд төсөөс төлөх мөнгө саатагчлан тэгэхээр ховийн компани энийг ашиглаад явж болох уу? Ягч болохгүй юм явдал. Нэг хоёр дахь бас мундаг том сонирхлын зөрчилтэй нэг шийдвэр байна л да. Бас би тэд засагт байсан бол тийм шийдвэрийг оруулахасаа ичийн л дээ. Тэгтэл ичихгүй их хурд оруулаад ирж штэ. Би ямар асуудлыг яаж ноолоор 200 тэрбум төгрөгийг сайн мэдж байгаа шүү дээ. Ерөнхий сайд минь өөрөө Монголын хамгийн том ноолын компанид толсууд энийг. Өшөө гişүүд одоо засгийн зөндөө олон түвшиндүүд ноолуурын бизнестэй. Тэгээд улсын төсвөөс 200 тэрбум төгрөг авъя гэд их хурд оруулж батлуулаад аваад гарч ийн гэдэг нь маш том сонирхлын зөрчил байгаа. Шинэ ерөнхий сайд бол бүр засгийн газрын хурлаач хэлцэх ёсгүй шин. Ноолуурын компаниуд бол авах зээлээ журмынхаа дагуу банкнаас аваа, зах зээлээс аваа, засаг тэр мөнгө өгчих ёсгүй гэж хэлэх ёстой юм чинь их хурд оруулж ирээд батлуулаад 200 тэрбум төгрөгийг аваа явчихжээ л да. 6-7 Монголын компаниг дэмжих гэж. Гэхдээ орж ирж байгаа нэр нь их гоё сонсогдож байгаа юм та. Монголын үндэсний үйлдвэрлэлд дэмжих гэдэг нэрээр орж ирсэн шүү дээ. Тэгээд 6-7 компани санхүүжилтийг аваа явчихжээ. Тэгээ монголчуудаас дэмжсэн байхгүй. Нөгөө 100 гаруй мянган монгол ажилчид маань биш малчид маань өнөөдөр хохирчлаа шүү дээ. Тэр үед хэлцэж яхад нодингийн 9-10 сард хэлцэжсэн санаж байна тийм үү. Тэгэхээр тэр үед 1 кг ноолор 60 мянган төгрөг байсан. Өнөөдөр 30-40 хүртэл буурсан байна шүү дээ. Тэгэхээр нөгөө 100 мянган малчтаа шатаачж байгаа юм шүү дээ. Яг хөө 6-7 том компаниуд сайхан 200 тэрбум төгрөгтэй бизнесээ сайхан хийгээл явж байна. Тэгэхээр энэ бол маш том сонирхлын зөрчилтэй юм шийдвэрүүд байхгүй. Хэрэг бид засгийн гишүүд байсан бол ийм асуудал яагаад ч орохгүй шүү дээ. Стратегийн орд газруудаас татвар хураасангүй, нүүрснээс татвар авсангүй, бензиний бөөний үннээс бас татвар авсангүй гих маягаар бас л дахиад сонирхлын зөрчил гэдэг үгээр тайлбар. Сонирхлын зөрчилтэй маш олон жишээ хэлж болно та. Би бол өнөөдөр хамгийн том хоёр жишээ хэлж штэ. 200 тэрбум төгрөг, 100 тэрбум төгрөг, 300 тэрбум төгрөг гэдгүүл штэ. Би одоо 2000 оноос хойш Монголын бүх төсвүүдээр бас л нэлээд сайн судалгаа хийж байгаа хүмүүдийн нэг шүү дээ тийм үү. Монгол банкнд байхдаа төсвөтэй банк хамтарч ажиллаж байсан юм чинь. 300 тэрбум төгрөг бол 2002 оны Монгол улсын төсвийн нийт орлогын дүн шин. Тэгэд өнөөдөр тэрийг хэдхэн компани, хувийн компани төсвөөс аваад ашиглаж яах гэдэг нь яагаад шодрогоос нийцэхгүй юм. Тийм учраас ирээдүйд Монгол улсын эдийн засаг айгүй том хөгжинэ. Би бол айгүй хурдан хөгжинэ гэж бодож байна. Итгэлтэй байна. А гэхдээ тэр том орлого, тэр том хөгжлийг ахаад нэг хитгэн хүмүүс ингээд өөртөө зориулаад аваад ямаргүй шүү дээ. Ийм сонирхлын зөрчилтэй шийдвэрийг Сэмэрхэн айгүй сайхан ард түмний төлөө гэсэн нэрээр оруулж ирээд аваад ашиглахаараа зэрэг цаана нэг 10-аахан компани 10-аахан өөрөө ашиглаад иж болохгүй дээ. Тэгэхээр энийг бид нар өнөөдөр өөрчлөхгүй болохгүй. Тийм учраас бид нар шодрогсыг тогтоё гэсэн ийм том зорилготой орж ийн л. 2000-аас 2006 оны хооронд одоо жишээлбэл X ерөнхийлөгч инх 252 л одоо сонирхлын зөрчил гаргаад бас нийт орлогын ихэнх хувийг аваад явуулсан юм шүү дээ. Нэг Аалзны тор гэж 6 аваад байгаа шүү дээ. Тийм тэгэхээр тэр Аалзны тор бол 2000-аас 2006 оны үед ер нь хэвлэл мэдээлэлээр нэлээд өргөн цацгаж ирсэн ийм материал л да. Тэгээд хэрв тэнд би гэмтэн буруутан байсан бол өнөөдөр бас тэр нь ил тод болцсон. Би бас хариуцлага хүлээгээд байж их ёстой хүн биз дээ. Тэгэхээр тэд бол ерөөсөө бүтэн гүтгэлэл явж байгаа юм. Жишээлбэл одоо энэ худалдаа хөгжлийн банкыг Чулуунбат ховчлаад өөртөө авчлаа гэж. Би бол тэр үед нь ярьж ирсэн гоо худалдаа хөгжлийн банкнд миний ховцоо байх юм бол би ингээ бүгдийг бэлгэлнэ. Энийг олцсон хүн байвал. Гэтэ өнөөдөр болтол олдог болохоор тэр би аваагүй л байж таараа. А тийм авахч мөнгө над байгаа. Авахч сонирхолж явахгүй авах ёс зүйч байх. Тийм биз. Би ч өөрөө зохицуулах байгууллагын тэргүүнээр ажиллаж ирсэн юм шүү дээ. Тэгэхдээ хамгийн сонирхолтой нь одоо энэ телевизүүдээр
захиалах нэвтрүүлэг яваад байна л да. Тэгээ асуусан чинь Монгол ардын намын захиалах нэвтрүүлэг гэхээр би бүр гайхаад байна. Монгол ардын нам чинь би одоо дөнгөж саяхан гишүүн байсан нам шүү дээ. Намайг 2008 оны сонгуульд орж яхад бас энэ Аалзны тор гэсэн нэвтрүүлэг гүтгэлийн нэвтрүүлгүүд телевиз хэвлэлээр явахаар зэрэг Монгол ардын намайг өмөрч зөвтгөж мэдээлэл гаргаж ирсэн. Тэгсэн одоо ахаад Аалзны тор нэвтрүүлгийг нөгөө Монгол ардын намаа захиалаад явуулаад байна л да. Би бас телевизээс асуусан. Би тэгээ гайхлаа. Би бол өөрөө 2006 оны нөгөө түүх намтар маань өөрчлөгдөхгүй шүү дээ. Одоо хойшлоод түүх намтраа өөрчилж чадахгүй тийм үү. Би тэр түүх намтартайгаа өнөөдөр байж байгаа. Тэгсэн нам маань байр суурь нь бүр өөр болцсон. Тэр үед намайг хамгаалж өмгөөлж ирсэн нам маань өнөөдөр буруутгаж бүтгэгдсэн явж байгаа юм. Би тэгээд бас л гайхаад нам болно шүү дээ. Их тууштай байх хэрэгтэй шүү тийм биз дээ. Тэгээд байр сууриа 4 жил гэж ясна өнөөдөр бэ гэж дуурдаг энэ нам бол ер нь л ард түмний өмнө их хариуцлагагүй, их генийн тийм л улс төрийн хүчин гэдгийг харуулдаг байгаа юм болов уу гэж би бодод байна. Тэгэхээр би бол бас манай дотор бас ухамсартай ухаантай бас тууштай байр суурьтай гишүүд олон байгаа да. Би бас тэднийг буруутгахмаар байна. А зөвхөн энэ удирдлагад байгаа хэдэн улсуудын энэ одоо хуудуутай бодлого санаанаас болоод энэ ер нь Монгол ард түмэн дургу гэдэл тэгээд хүмүүс ер нь яаж хандж байна? Сэлэнхтэй нэр дэвшиж болов юм. Болно л да. Юуныхаа судалгаа бол би бас л дэвших ёстой бөгөөд дэвшүүл сонгогдох тийм боломжийн нэр дэвшигчтэй л нэг байсан. Яг байдал өөрчлөгдлөө. Монгол ардын хувьсгал намд гишүүнлээс сэргээсэн. Улаанбаатар хотод бол нэлээд том хэдэн тойргууд байгаа. Тийм учраас Монгол ардын хувьсгал нам манай гишүүд ялангуяа тэрвэрт Авч Улаанбаатар улаанаар энэ том тойргууд дээр өөрсдөө одоо ингээд намынхын тогийг бариад очиол гэсэн ийм үүрэг өгсөн. Гэтэ юу н хаач ажилласан гэлээ гэсэн. Би бол жишээ нэг заавал нэг сэлэнгч бай. Би одоо баян зүрхч бай. Нэг ингээд зам заснаа цэцэрлэг барьнах самт өгдөг үл дээ. Энийг бол өгч ёсгүй. За өнөөдрийн манай сонгуулийн хууль энэ орон нутгийн хуулийн дагуу бол одоо гишүүд гоцсон эмхүү амлаад сонгогдоод байна шүү дээ. Үнэн хэрэгтээ одоо том утгаар нь авч үзэх юм бол улсын их хурлын гишүүд ер нь энэ Монгол улсад хамгийн таатай ажиллаж амьдрах таатай хууль эрх зүйн орчин бүрдүүлэх зорилготой хүмүүс шүү дээ тийм биз дээ. Тэгэхээр би бол жишээ нь тэр утгаараа сэлэнгчүүдийн ажиллах, амьдрах, одоо аж ахуй эрхлэх хууль эрх зүйн орчин одоо нааштай болох талаар бол сая сүүлийн 4 жил бол нэлээд идэвхтэй сайн ажилласан гэж бодож байна. Тэр утгаараа сэлэнг рүү хамгийн их олон жижиг дунд бизнес явуулаа, хамгийн их олон жижиг дунд бизнесийн зээл очлоо. Сэлэнг маань хамгийн том жимс нийлүүлэгч аймаг болж байна. Хамгийн том эзний ногоо нийлүүлэгч аймаг болж байна. Хамгийн их үр тариа нийлүүлдэг аймаг болж байна. Тэгэхээр бид чинь тийм л орчин бүрдүүлж явах хэрэгтэй улс болохоос биш. Төсөөс мөнгө авчаад сэлэнгдээ авчи би ингээд гүүр барина гэд өөрийнх нь компаниг араас нь очиж тендерийг авахуулаад тэгээ бизнесээс ингэж хийдэг улс байх ёсгүй шүү дээ. Баян зүрхт ямар боломж болох вэ? Баян зүрхт бас л адилхан. Ер нь хамгийн түрүүн бидний тавьж байгаа одоо хөтөлбөрийн нэгдүгээр зорилт бол энэ шудраг хэсэг тогтооё гэж. Баян зүрхт үүрэгт бол жишээ нь шудрагсын зүгээр анхны илэглүүд гэхэд энэ иргэдийг оочрлуулдаг, хүлээлгдэг, чилээлгдэг, за тэгээд загнадаг, муухай авиралдаг энэ манай төрийн үйлчлэгээ бол ерөөсөө байхгүй болчихлоо шүү дээ. Төрийн дарамт болж хувирч. Хаач очсон иргэдтэй уулзсан, сонгогчтой уулзсан хүмүүс тиймэрхүү гомдол тавьж. Нэг хоёрдугаар бизнес бүгд аж ахуй эрхлэгчд нь бас бөөн гомдол тавьж. Ямар утгаараа бол төрийн зүгээс бөөн дарамт шахалт. Ерөөсөө нэг шихэд хогийн гишэн дээр байж ах юм бол тэгэл 100 мянгаар торгоно. Тэгээ нөгөө төдөө чи арай ихэд найрч хийж нэг 10-20 мянгаыг өгчээж болдог гэх жишээтэй. Тэгэхээр ийм төрийн дарамт бүх аж ахуй эрхлэгчдэд их адилхан хэлбэрээр очиод байна л да. Татварын хэлбэрээр, шалгалтын хэлбэрээр, одоо бүртгэлийн хэлбэрээр, мэдээллийн хэлбэрээр ч юм. Тэгэхээр энийг ажиллах хэрэгтэй. Тэгжээж бид нэр одоо шудраг нийгэмд ажиллана. Төрийн дарамтгүй ажиллана. Аж ахуй эрхлэх сонирхолтой хүмүүсийн тоо олсон шүү дээ. Одоо өнөөдрийн бодлогоор бол төр ямар хүмүүсийг их урамшуулдаг байгааг бол энэ төрд ажилладаг цагаан цамцтай, конторт ажилладаг, тэгэл хүмүүсийг загнадаг, айлгадаг, торгодог, дарамтлагдаг хүмүүсийг урамшуулдаг шүү дээ. Энэ утгаараа
ийм ажилтны тоо төсвийн ажилтны тоо сүүлийн одоо хэдэн жил 40 мянгаар нэмэгдчихлээ. Эдгээр чинь нэг ширхэг гутал хийхгүй те нэг ширхэг сандал хийхгүй нэг ногоо тарьчихгүй нэг жим сургуулчихгүй улсууд шүү дээ. Зүгээр л дандаа хүний мөнгөн дээр ажиллаж байна. Тэгэхээр ийм төрлийн бодлого байх ёсгүй шүү дээ. Аль болохоор ажиллаж байгаа хөдөлмөрч байгаа улсууд нь илүү таатай боломжтой. Тэрлүүн илүү мөнгө очдөг байсан бол энэ төсвийн улсууд өөрсдөө сонирхлоор тийш очих хэрэгтэй. Тийм учраас энэ дээр өөрчлөлт гарах хэрэгтэй гэж бодож байгаа. Ялангуяа энэ өөрчлөлт Баян зүрхээс эхлэх хэрэгтэй. Баян зүрхт бол иймэрхүү шудраг ус явдал, за бизнес нэг даамтанд байдаг, иргэдэн их даамтанд байдаг ийм байдлыг харагдаж байна л да. Тэгэхээр таныг бол Монголын том эдийн засагчдын нэг биш гэж хэлэх хүн гарахгүй л байна л та. Одоо тэгэхээр эцэст нь нэг тийм танаас прогноз сонсмоор байна л та. Тэр нам гарвал одоо энэ их орж ирэх гээд байгаа мөнгө ингэн эдийн засаг ингэн энэ нам гарвал ингэж гэдэг юм уу те? Тэгэхээр сонгуулиор бол аль нэгэн нам бол олон хаахад их хэцүүхэн тийм устын байдал өнөөдөр бий болчиход байна. Тийм ээ. За манан бол сүүлийн 4 жил ямархуу шийдвэрүүд гаргав. Ялангуяа ийм сонирхлын ийм том зөрчилтэй шийдвэрүүд зөндөө гаргалаа шүү дээ. Дандаа өөрсдөө ашигтай, өөрсдийн компаниудтай ашигтай шийдвэрүүд гаргалаа. Энэ бол одоо ард түмэнд ил тод болж байгаа болохоор ард түмэн бас иймэрхүү байдлыг цааш нь дэмжиж амьдрахгүй байна. Тэгэхээр би бол бас нэг төрлийн эрхлэн засгийн газар бий болох уу гэсэн юм бодолтой байна. За хоёрт Монгол улсын энэ газрын баялаг бол цаашаага Монголыг тэжээх бас гол их усэр хэвээрээ байна. Энийг аюу шудраг зарчмаар хуваарлах энэ шудраг зарчмыг бид шилжих ёстой. За энийг бид нэр бас ингэ мэддэг хүмүүс нь хийхгүй бол одоо энэ 5 толгой ховцаална гэдэг ингээ үлгэр уншаал яриа л шүү дээ. Юус гайхалтай. Би бол жишээний санхүүгийн зах зээл дээр 30 жил ажиллаж байгаа юм шүү дээ, тийм. Би Москвач 4 жил энэ дээр ажилладаг, Нью-Йоркч 4 жил ажиллаа. Жишээ нь 5 толгойгоос илүү эрдэнэтэй хувьцаалж болох байсан байхгүй. Би 2008 онд анхал Баярт ерөнхий сайдуулсан Баярт эрдэнэтээс эхэлж байгаа. Энэ зах дээр танигдсан, бүтээгдэхүүнээ гаргаад мэдрэгдсэн, хувьцаалахад бэлэн Нью-Йоркч, Лондонч, Хонконгч, хаанч бэлэн энэ компани хувьцаалал энэ амлалтаа биелүүлээ. Иргэдийг хувьцааны өмчлөх болгоё. Бас нэг жоохон хэлбэрээр иргэдийг мөнгөтэй, хөрөнгөтэй болгож тийм ухамсараар суулгаж эхлэх ёстой. Тэгэхээр 4 жил 5 толгой ярьсаар гол нэг шилний цаанаас чихэр долоолгосоор гол өнөөдөр хүрээд одоо сонгуулийн маргааш өдөр баг олгоно гэж ярьж штеп. Тэгэхээр энэ дээр нь ард иргэд үнэмшгүй. Тэгэхээр энэ Монголын баялагийг ард иргэдийн өмч болгоход нэг тийм хүнд хэцүү асуудал гэжтэй сэтгэл байх хэрэгтэй байхгүй. За хийлгүүл хийж болно. Эрдэнэтээс эхэлж дараа нь оюун толгой. Оюун толгойн 3.2 нь гэсэн үг шүү дээ, тийм. 34% Монголынх 3.2 нь хувьцаалагдсан Нью-Йорк, Торонто дээр байж байгаа шүү дээ. Аюул амарх энийг хийх. Тэгвэл чи энийг хийхгүй. 5 толгой хийхгүй. Хийн гэж яваад. Эрдэнэтийг хийх. Тэгээ эрдэнтээр бол яах вэ? Тэгээд манай энэ төрийн дарга нар бизнес хийдэг болохоор бизнесээ алдчихна гэж айгаад байгаа байх та тийм биз? Хэрвээ хувьцаалагч юм бол энэ дарга нарын бизнес байхгүй болчих шүү дээ. Уул нь монголчуудын энэ том ордууд бол бүгдээрээ ил тод ийм л бизнес байх ёстой л да. Эрдэнэт, оюун толгой, 5 толгой. Тэгвэл чи манд ил тод биш бизнес зөндөө гараад байгаа юм. Тэгэл одоо энэ 28-нд болох сонголтоор л юу нь бол юм шийдэгдэнэ л гэж. Тэгэхээр 28-нд монголчууд бол би бол одоо сонгуульд оролцож байгаа гэж хэлэхгүй байна. Хэлэхээргүй байна. Монголчууд та бүхэн том сонголт хийх гэж байгаа шүү гэж хэлэхээр. Тэгэхээр ялангуяа энэ сонирхлын зөрчилтэй ийм улсуудад бол сануулга өгөх хэрэгтэй. Ийм улсууд хизээч төрд ажиллах ёсгүй. Түмний төлөө өөрсдөө хувийн компани төлөө сайн ажилдаа тэрэнд нь биднээс саад болохгүй л бай. Бид засгийн эрхэнд гарыг гэж бодъё л да. Яг нөгөө сөрөг хүчин байсан юм уу өөр хүчнүүд. Би тэнд бол заавал манай нам гэхгүй. Сонирхлын зөрчилгүй, альч намаас сонирхлын зөрчилгүй, аштайхан төрийн төлөө төмний төлөө ажилладаг түүх намтартай улсууд нь л гараг. Тэд нар бол харин гарч ирчээд сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргахаасаа их хурлд оруулахаасаа өмнө ичж чаддаг хүмүүс их хурлд байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй их хурлд засагт оронгуутал өөрийнх нь компани санхүүжилт авах юм шийдвэрүүдийг их хурлд оруулаад байгаа улсууд бол төмний төлөө ажиллаж чадахгүй, хийж чадахгүй шүү. За баярлалаа танд амжилт хүсье. За баярлалаа. Улсын хурлын сонгуулийн 24-р тойрог Чингэлтэй дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшигч Даштржийн зоригт миний бие сонгууль